За өнөөдөр нэгэн хүнийг би та бүхэнд танилцуулах болно. Энэ хүн бол Иохан. За Иохан бол ямар хүн бэ гэвэл Иохан номыг бичсэн хүн биш шүү. Энэ бол баптизм хүртээгч Иохан гэдэг нэгэн хүнийг та бүхэнд би танилцуулах гэсэн юм аа. Тэгээ бүгдээрээ энэ хүнээс суралцгаая. За баптизм хүртээгч Иохан бол хэний хүүхдүүд гэлээ? За Элизабет, Захария хоёрын хүүхэд байгаа. За тэгээд Матай номыг харах юм бол түүний ээж аав хоёр тахилчин улмаас гаралтай. Ийм ер нь дээд язгуурт ийм хүмүүс байгаа. За тэгээд тэд маш өвдөлсөн боловч хүүхдгүй байсан. Тэгээд нэгэн өдөр Захариад одоо Габриэл тэнгэрлэгч хурцрээд юу ч хэлдэг вэ гэвэл удахгүй ч хүүтэй болох болно. Тэгээд түүнийг Иохан гэж нэрлээрээ. Тэр бол эзний замыг илтгэгч тэр нэгэн байх болно гэж хэлсэн. Тэгээд удахгүй түүний эхнэр Элизабет жирэмсэн болсон. За тэгээд жирэмсэн болоод хүү гаргасан, хүүг Иохан гэж нэрлсэн. За Иохан төрснийхээ дараа удаагүй тэнд хүүхдээ цүлд очиж өсгсөн тухай бас Матай номдэр гардаг. Тэгээд түүний тухай юу идэж юу хувцас өмсдөг байсныг нь бас Библиэр үйлсээр юу ч хэлдэг юм. Тэрээр тэмээний хэлсэн хувцас өмсөн агаад бүсгийдээ суран бүсдээ түүний хоол хүнсэн царцаа зэрлэг зүгийн мал байжээ. Ихэд сонио хүн байсан юм шиг байна. Царцаа иддэг. За тэгээд зүгийн мал иддэг. Ийм хүн байж. Тэгээд энэ хүн анхнаасаа Бурхныг одоо өмнөх замыг нь бэлтгэхээр ирсэн ийм хүн байсан учраас Бурхан түүнийг онцгойгоор Незир хүн болгон дуудсан баг. Незир хүн гэдэг нь юу вэ гэвэл толгоонд тонгор бүрэгдэхгүй, за тэгээ ихнэр авдаггүй, за тэгээд ариун байдаг ийм хүн байгаа. Яг тийм хүнээр Иоханыг дуудсан байна гэж. Есүсийн өмнө ирэгч нэгэн хүртэл ариун дуулууртай тэр нэгэн байжээ. Түүний зан чанарын хувьд гэвэл маш шудраг хүн байсан. Юм шиг надад ажиглагдсан. Бас маш зоригтой. Түүнээр усаа угаалгахаар ирсэн, Матай номыг харах юм бол усаар угаалгахаар ирсэн фарисей садукеичүүдэд тэр юу ч хэлдэг гэвэл хорт могоо удмаа. Ирэх уурхингээс одоо зайлтыг хэн ч юм хэлсэн юм бэ? Гимшиг зөкстэй үржимс гаргаа гэж хэлсэн. Тэгэхээр түүний зан чанарыг харахад миний хувьд маш шудраг. За тэгээд нэг улааныг хараад урвал, шарыг хараад шарвал. За фарисеучуд хуулийн багш нарыг харахад нэг өөр юм яриад байдаг ийм хүн биш. Харин маш шудраг хүн байж гэж би бодсон. За ийм нэгнийг Есүс Христийн замыг илтгүүлэхээр Бурхан анхнаас нь сонгон дуудсан байна. Тэгээд тэр бас юу ч хэлж өгнө гэвэл энэ дэр 19 үршилтэй. Та хэн бэ гэж Иоханаас асуухаар юудэчүүдийн тахилч нар болон ливчүүд Исламаас илгээгдэхэд түүний гэрчлэл ийм байлаа. Тэр эс үгээс хүлээн зөвшөөрч би Христ биш гэж хүлээн тэд түүнээс тэгвэл хэн юм бэ? Та Илия юм уу гэж асуухад тэр би биш гэсэн. Та мөн нэг иш үзүүлэгч үү гэхэд тэр үгүй гэлээ. Тэгтэл тэд түүн та хэн бэ? Биднийг явуулахад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. Иохан иш үзүүлэгч Исаигийн айлцсан эзний замыг шулуун болгодог гэж сүл хашрах дуу бол би байна гэлээ. За түүний гэрчлэл бол ийм байсан. Тэгээ би одоо цаг руу авчирсан л да. За Иохны энэ гэрчлэл биднэрт ямар хамаатай юм болоо гэж. Тэгсэн чинь одоо яг ийм гэрчлэлийг зарим үед ингэж асуух одоо хүмүүсээс та Христ үү гэж асуух үед гаж урсгалууд олноор гарч ирээ. Тэд нар тийм ээ би Христ гэж хэлдэг болж. Тийм ээ би иш үзүүлэгч гэж хэлдэг болж. Тийм ээ би Илия байна гэж хэлдэг болж. Ийм төрлийн гаж урсгалууд маш олноор гарч ирсэн байна гэж. Магадгүй Иохныг харах юм бол Иохан дээр Иерусалимаас хүмүүс хурж ирээд та хин бэ гэсэн бол магадгүй одоо цагт би Христ байна. Гэт хүмүүсийн толгойг эргүүлээд өөрлөгөө анхаарлыг хандуулаад ингэж явах байсан байж магадгүй. Харин Иохан тгийгүй. Тэр өөрийнхөө хариуцлагыг маш сайн мэддэг байсан юм. Харин одоо нөгөө хоньны нөгөө юу юмсан арьс нүгсэн чомгууд илбэгшжээ. Үүнээс бид сэргийлэх хэрэгтэй байна гэж.
Одооний гаж урсгал гарсан байгаа нь юу вэ гэвэл шин тэнгэр шин газар гэж гаж урсан. Тэр итгэвч хүмүүс рүү ханддаг, итгэвч хүмүүсийг олзолдог тийм гаж урсгал да. Тэд юу гэж хэлдэг вэ гэвэл та нарт би гайхалтай, сайхан, Библийг амархан тайлах адыг зааж өгье гэж. Цаашлаад пастор болох сургалтыг хийж өгье гэж. Сургалтын цугаар пастор болчдөг болвол одоо тийм. Харин ийм гаж урсгалууд маш олноор гарч ирсэн. Тийм учраас үүнийг би та бүхэнд хэлэхдээ анхааруулan хэлэхэд танд хин нэгэн цуглаанаас чинь өөр хин нэгэн танд Библийн хичээл санал болгож за цаашлаа танд өөр нэгэн сайн мэдээ гэж хэлэгдэх муу мэдээг танд дуулгаж болох юм аа. Манай хажууд ээж бурхан байсан. Тэгээ нүгэн явцсан байлээ. Тэгээ бид нар наадмын үеэр тэгж инээлтжсэн. Юу гэвэл манай цэнгэрч амин бурхан байд юм. Залбирлыг сонсд юм. Нүгэн явчих амин гэж хэлчихсэн. Тэгээ бидний хажуунаас нүүж холдож одсон ч гэсэн тэд ажиллаа хийсээр л байгаа хаа нэг газар. Тийм учраас бид өөрсдийгөө болон бусдыг энэ зүйлээс сэргийлэх хэрэгтэй юм байна. Би Христтэй гэж хэлж байгаа өчтөчнөө гаж урсгалууд байгаа учраас үүнээс бид сэргийлж харин Христ бол цор ганц аврагч бурхан. Тэр удахгүй ирнэ гэдгийг тунхаглах, тэр үннийг зүрх сэтгэлдээ суулгах хэрэгтэй. Хамтдаа нэрээ чиний хэлж байгаа зөв ч юм уу, нэрээ юу ч юм бэ гэж өөртөө эргэлзээж тэр бурхнаа яг л Иохан шиг зүрх сэтгэлдээ хадгалж үнэн шударгын талд цогцдог юм заасаа гэж. Таныг яаж ч өргөдөж яаж ч магадгүй тэр гаж урсгалаа. Одоо нэг шин хүмүүс рүү гаж урсгалаа тэрхэн яваадынхаа болцсон ш. Ер нь дандаа итгэвч хүмүүс рүү. Итгэлээр суулт ороод тэр нэгэн рүү Библийг сайн мэддэггүй тийм нэгэн рүү тэр нэгэн рүү гаж урсгал очиж түүнийг зулгааж чангааж өөрийг болохыг хичээдэг. Та тэр үед яг л Иохан шиг ирчлэлтэй байгаасаа гэж. Тэгээд дахиад юу таныг бас ингэж бат зогсоох тэр зүйл болох вэ гэвэл та дотроо би Христийг тунхаглаж Христийн замыг илтгэж тэр нэг юм аа гэж та боддог байна. Иохан Христийн эхний ирэлтийн замыг бэлтгэж байсан бол одооны итгэгч бид Христийн хоёр дахь ирэлтийн замыг бэлтгэх нэг юм аа. Иохан сүлд хашгаад баптизм хүртээгээ Христийн эхний ирэлтийг тунхаглаж байсан бол бид яг энэ цаг үчир энэ сошиал медиа энэ ертөнцид бид нэр Христийн хоёр дахь үеийг нь хоёр дахь ирэлтийг нь тунхаглах тэр нэг юм аа. Та тэр нэгнээс сонгогдоод энэ газар ирсэн байна. Тийм учраас та зүрх сэтгэлдээ байнга би амьд оршигч Христийг тунхаглаж түүний замыг бэлтгэж нэг юм аа гэж та байнга бодож байгаа. Одоо энэ залуус дараа 7 хоногт эзний замыг бэлтгэхээр явж ер нь дахин ирэх тэр хүч, дахин ирэх тэр цаг хугацааны тунхаглахаа та нар Христээр ирээч гэж тунхаглаж зүрх сэтгэлдээ тэр хүмүүсийг одоо Христийн хайрлуу чиглүүлэхээр явж байгаа. Тэгвэл бид дахиад өөрсдөө бодъё. Бид хэрхэн Иесус Христийн замыг бэлтдэг хүмүүс бэ гэж. Та Христийн замыг бэлтдэг хүн үү? Тэг би номлыг бэлдээд байж байхдаа гинт нэг юм бодсон юм байвал ойрын өдрүүдэд яагаад би ингэж Христийн одоо ингэ хоёр дахь ирэлтийн талаарх зүйлийг нэл яриад байгаа болоо гэж бодсон. Өмнөх номлол тийм байсан, тэрний өмнөх тийм байсан, тэрний өмнөх бас тийм байсан. Тэрвээ та нар санаж байна. Магадгүй биднэрт бурхан дахин сануулж юмаа гэдэг чинь та нарыг ямар нэг юм хийгээсэй л гэж хүсэж байгаа байх. Тийм учраас та Христийг тунхаглах, Христийг ярих тэр цаг одоо болсон байна гэж. Хэрвээ та ганц ч удаа сайн мэдээ ярьж үзээгүй бол амаа нэгэд үзээрэй. Христийг би дотроо Христийн хоёр дахь ирэлтийг тунхаглагч явах юм аа гэж та өөрийгөө зоригжуулаарай. Тэгээд та амаа нэгээр.
Тэгээд цааш нь бид тэгвэл хэнийг тунхаглах юм бэ гэж. Ямар Бурхныг яагаад тунхаглах ёстой цааш нь Иохан хэлсэн. 29 дээр юу ч хэлж байгааг бол дараа өдөр нь Иохан өөр нь ирж яваа Есүсийг хараад харагтун ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хураг гэж хэлсэн. Бурхны хураг юм аа. Бидний нүглийг загламай дээр үүрсэн тэр нэгэн бол Бурхны хураг юм аа. Ямар зүйлийг хийсэн бэ гэвэл одоо нөгөө Иерусалимд сүмд өглөө оройдоо дахиад өргөдөг байсан байна л да. Гимийн уурчлалын тахилыг өглөө оройдоо өргөдөг байсан. Тэгээд хургаар өргөдөг, өөсийгүү, ямар нэг өөсийгүү тийм хургаар өргөдөг байсан. Гимийн уурчлалыг. За тэгээд өргөхдөө бид нар яадаг байсан бэ гэвэл хурган дээр нөгөө гимтний гарыг тавиад түүний бүх гим нөгөө хүнд шилжсэн гэж бодоод түүний цусыг тэр тахилын ширхэг дээр өргөдөг байж. Харин Есүс Христийг Иохан харах үедээ яг тэр нүглийг энэ дэлхийн ертөнцийн бүхий л хүмүүсийн гин нүглийг өөр дээрээ авч загалмай дээр цовдлогдож байгаа гэдэг тэр үннийг өөр өдөж байсан учраас харагтун Бурхны хургийг харагтун гэж хэлсэн. Есүс Христийг хараад энэ дэлхийн ертөнцийн нүглийг өөрөж Бурхны хургийг харагтун гэж хэлсэн. Бид нар яг л тэр Бурхны хургийг ер нь бол тунхагласан. Бид сайхан цэцэрхүү одоо юу гэдгийг гой сайхан үгсээр сайн мэдээ тунхаглах хэрэггүй. Юу вэ гэвэл бидний гим нүглийг үгээ загалмай дээр цовдлогдсон Есүс Христийг тунхаглах учиртай. Өөр юу ч биш. 1-р Коринт 2-р бүлэг дээр Паул юу гэж хэлсэн бэ гэвэл би мэрэгэн ухаанаар ярьдаггүй ээ. Би надад ямар нэгэн гоё чимэг зүйлд хэрэггүй сайн мэдээг ярихад харин би гагцхүү цовдлогдсон Христийг тунхаглах юм а гэж хэлсэн. Тийм учраас бидний зүрх сэтгэлд байх тэр үнэн бол цовдлогдсон Христ байсан. Би хүн бол хүмүүс итгэгч нар маань бүтэн сайн болгон сургаал сонсоод түүнийг хэрэгжүүлдэг болов гэж би бодсон. Өөр дөрөвчсөн бодож утсан. Би итгэгч болоод 10 жил болж 10 жил болсноос хойш энэ олон сургаалыг сонсоод би амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэж. Бүгднийг хэрэгжүүлэх биднэрт үнэндээ хэрэг байхгүй. Харин ганцхан зэрэг хэрэгжүүлэх ёстой. Тэр нь юу вэ гэвэл бид өдөр тутмынхаа амьдралдаа өдөр тутамдаа юу бодож явах ёстой вэ гэвэл миний нүглийг үүссэн загалмай дээр цовдлогдсон Есүс Христэд би итгэдэг маа гэсэн энэ зүйлийг зүрхэндээ оруулах ёстой. Өдөр болгон бид үүнийг тунгаамслахж бодож түнс талархаж явах ёстой. Энэ л бидний хамгийн их дотроо бодож залбирч талархаж ингэж явах зүйл. Бүх бүтэнсээ өдөр нэг л зүйлийг яриад иж болно. Энэ юу вэ гэвэл Есүс Христ загалмай дээр цовдлогдсон юм а гэдэг. Миний гим нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон юм а гэдгийг бүтэнсээ өдөр болгон ярьж байна. Яг гэвэл тэр цоргаан зүг. Тэр цоргаан авралыг өгөх. Тийм болохоор бид зүрх сэтгэл болгондоо зүрх сэтгэлдээ дандаа бодох зүйл маань юу вэ гэвэл бидний нүглийг үүссэн Есүс Христийг санах хэрэгтэй. Тэнд итгэдэг учраас таныг итгэгч гэж нэрсэн. Өөр зүйл биш. Баян болгох, сайхан амьдрах, амар тайван байх эдгээр биш. Харин цоргаан сүнэн бол Есүс Христ миний төлөө загалмай дээр цовдлогдсон юм а. Тэр миний нүглийн үрээ загалмай дээр цовдлогдсон юм а гэдэг тэр л үнэ. Тэрийг өдөр бүр цаг тутам итгэгч бид бодох ёстой. Тэгээд дахиад нэг зүйл хэлсэн юм уу гэвэл 31 дээр би түүнийг таниагүй гэвч түүнийг Израиль илчлэхийн тулд би усаар баптизм хүртээхээр ирсэн юм а гэж. Ер нь бол Иохан хин Христ вэ гэдгийг мэдээгүй. Хин Христ вэ гэдгийг ер нь бол тэр үед мэдээгүй байсан. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь уул нь Есүс Иохан хоёр чинь бараг үеэл биш юм шүү дээ. Яг нэг хэн биеэр бол тийм илүү. Тийм шүү дээ. Элизабет дээр чинь нөгөө найр очоод тэрийг л Матай номдор гардаг ш. Бараг үеэл. Тийм байж түүнийг Христ гэдгийг тэр мэдээгүй байсан. Харин дараагийнх дээр юу гэж хэлсэн бэ гэвэл
Йохан гэрчилж сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж түн дээр тогтхыг би харсан. Би түүнийг таниагүй харин усаар баптизм хүртээлгээр намайг илгээсэн тэр хиний дээр сүнс тагтаа мэт буун ирж тогтхыг чи хар. Тэр бол сүнсээр баптизм хүртээгч юм аа гэсэн. За тэгээд түүнийг гэрчилж тухаглуулахаар илгээсэн тэр нэг нь түнд хэлжилтэй. За чи нэг тэмгийг харах болноо. Чам дээр дөхөн ирэх тэр нэгэн дээр сүнс тагтаа мэт бууж ирэх болноо. Тэр нэг нь Христ юм аа гэсэн. Тэр мэдээг байсан. Йохан одоо Йордан гол баптизм хүртээгээ зогсчихсэн. Харин сүнс тагтаа мэт өөр дээр бууж ирж байгаа Есүсийг хараад тэр энэ нөгөө Христ юм биш үү гэж бодсон. Тэгээд дотроо юу ч тэгээд тунхаглагтаа юу ч хэлсэн бэ гэвэл би баптизм хүртээдэг. Харин энэ хүн эрэхтэй сүнсээр баптизм хүртээх юм аа гэж. Сүнсээр баптизм хүртээх гэдэг нь юу вэ гэж? Сүнс дотор Есүс Христийн түн бидэнд өгөх ариун сүнс юм аа. Ариун сүнс бидэн дээр ирэхэд бид юу хийх вэ гэвэл хүчийг болоод бүх газар өөрийгөө тунхаглах юм. Үйлс номыг харах юм бол сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг болж Ерөөслийн самаар юутэй бүх дэлхийд даяар намайг тунхаглах юм аа гэж хэлсэн. Одоо бидэнд ариун сүнс байгаа юм. За ариун сүнстэй хүн гараад харитаа ариун сүнс байгаа юм байна харитаа. Амен. Энэ газар та Есүс Христэд итгэдэг гэд ирсэн бол танд ариун сүнс байгаа. Байгаа учраас та Есүс Христийг тунхаглах хангалттай хүч таны дотор байгаа. Тийм учраас та тунхаглаа. Та яриарай. Таныг нүглийг үүрсэн тэр хонхыг та яриарай. Тэр нэгнийг та гэрчлээрэй. Тэр нэгнийг та тунхаглаа. Миний сандрын би ч өөртөө хэлж байгаа юм л та. 2-7 хоног туулаа шинэ хүн ирсэн мөн штэ гэж. 2-7 хоног л 3-7 хоног манай зүйлээ шинэ хүн ирээгүй санаж байна уу? Матай номдэр бас юу ч хэлдэг вэ гэвэл ургац зарим байна, харин ажилчид цөөн байна гэж. Тэгсэн чинь манай нэг багш юу хэлсэн бэ гэвэл ажилчид их байна, ажиллаа хийдэг нь цөөн байна гэж хэлсэн. Одоо бид олоолаа болсон шүү дээ. Харин бид ажиллаа хийхгүй. Ямар ажил вэ? Таны эрхлэг ажил уу? Таны бизнес үү? Таны өндөр гаргах тэр карьерийн ажил уу? Сайн дээ. Есүс 2 дахь ирнэ шүү. Тэр ажлыг нь замыг нь бэлтгэгч нь та би. Тийм учраас замыг нь шуурман болгож түүний ирэх тэр өдөр олоолаа байцгаая. Тэгэхэд бол бид тунхаглах учиртай. Гэтэ сайн мэдээ тарааж тунхаглаж яхад хид хідэн арга замууд байг юм болов уу гэж надад бодогддог. Үнэхээр та амнаасаа сайн мэдээд гаргаж ярьж тунхаглаж чадахгүй бол түүнд хувь нэмрээ оруулж болно гэж би боддог. Санхүүгээр, залбирлаар за бүр болохгүй хүмүүсээ аваад ирлээ. Тэгээл бид нарт яриад үгүй. Тэ? Та сайн мэдээний төлөө залбир. Энэ босол таны гар бие оролцож байгаа. Бас хөрөнгө санхүүгээр та дэмж энэ бас сайн мэдээнд хөрөнгө оруулалт хийж. Та нарыг орж ирэхэд ийм зүйл байсан уу? Үүдэнд манай шах хувцсдангууд ерөн сайн мэдээний аяндаа бэлтгэхээр та бүхнээс одоо кола зараад мөнгө авах болсон шүү дээ. Нэг кола маань 500 төгрөг. Маш их байна. Бас нөгөө капкейк зарж байгаа. Капкейк маань болохоор бас 500 төгрөг. Энэ яагаад 500 гэвэл дотор мөс хийсэн бохгүй юу? Тэгээд амар гомдтой болгоцсон. Тэгээд хажуугаар нь бас тэр хүүхдүүдний сэтгэл шигсэн. Маш их сэтгэлээрээ шингээд хаавээсээ тэр барсаас авчиж ирээд мөсийг нь хөлдөөгөөд тэгээд зарж байгаа. Тэгэхээр та бүхнээс хичээнгүйлэн гуйж байгаа нэг зүйл юу вэ гэвэл та дэмжиж өгөөрэй. Энэ нь бас сайн мэдээ амлын зард хийж байгаа таны хувьд рекламдж байгаа юм шүү. За тэгээд та эзний царийг бэлдээрэй. Тэр ирэх болно.
тухаглагтаа Бурхныхаа тэр хийсэн таны амьдрал хийсэн зүйлийг гэрчлэн тухаглагаас гадна тэр таны миний бид бүхний төлөө захалмай дээр цуглагдсан үннийг л яриарай. Энэ л бол цормаг сайн үү? Нүглийг үүрээ бидний төлөө захалмай дээр цуглагдсан тэр үнэн бол Иесус Христ. Түүнийг тунхаглах нь итгэгч бидний үүрэг. Хамгийн энд тэр үнд хийх зүйл. Тэгээд тунхаглаж байгаа нөгөө гаж урсгалууд шиг би Христ болоо явчваад болохгүй шүү дээ. Тэгж болохгүй. Тийм болохоор бид зүг зүйл, шудраг зүйл. Удаа барай эзний хаанчлын сайн үгийг тунхаглацгаая. Бүгд оглуулаа болцгоо. Иргэн тойрны харнаа хоосон судалтай нь. Хөнгөө судалтай нь. За та эвдрээд ирсэн байж болно, зүггээд ирсэн байж болно. Хөнгөө судал маш их байна. Бид ажиллаа хийхгүй. Тийм учраас хийцгээе. Хий. Амен уу? Хажуугийнхаа хүнс та хэлэхгүй. Та бол эзний замыг бэлтгэгч нэгэн шүү. Та бол эзний замыг бэлтгэгч шүү зулаана. Тэгээд дараа нь ажиллаа хийцгээе. Ажиллая. За хамтдаа босоо.